Дараагийн бичлэгтээ тавтай морил 2025 он дуусахад ер нь бол одоо ингээд 11 сар дундаа шахуу орж ийн гэдэг чинь ер нь сар гарангийн л хугацаа үлдсэн байна. Тэгээд яг одооноос ингээд өөрийнхөө он дуусах хүртэлх хэрхэн өнгөрөх тэр зүйлүүдийг бас төлөвлөж гаргаад тэрнийхээ дагуу юмаа хийгээд өнгөрөх юм бол бас дараа жил нь улам илүү тийм гоё сайжирсан жил болдог гэж сонсч ирсэн байхгүй юу би. Тэгээд өнгөрсөн жил ч гэсэн ер нь бол хийх зүйлүүдээ хийж эхлээд ингэсэн. Тэгэхээр яг 2025 онд бас өөрийнхөө бодсны хувьд бол үнэхээр дайжгүй бас өртөөгөө ажиллаад ингээд ахиж дэвшсэн тийм гоё жил байсан гэж би бодож байгаа байхгүй юу хувьдаа. Тийм болохоор жилийн яг дуусах 1-2 сар тэ 3 сарын хугацаа гэдэг бол бас их чухал юм байна. Тэрийг бас хэрхий яаж өнгөрөөхөөс дараа жилийг бас хэрхэн ухтах гэдэг зүйлд маш их нөлөөлдөг юм болоо да гэсэн бодлоос та бүхэнтэй бас ингээд хуваалцъя гэж бодлоо. Тэгээд мэдээж хүн болгоо яг адилхан биш, өөрсдийн бас хийдэг юмнууд байгаа байх тий. Миний хоолой жоохон сонин сонсогдож магадгүй. Ер нь ойрын хэдэн жил тэгж ханиад хүрээгүй. Тэгээд сая баг 10 хэд хоног ингээд ханиад хүрээд бичлэгээ хийхэд бас жоохон боломжгүй байсан учраас хийхгүй бас маш их удсан. Ханиад хүрээгүй байхдаа нэг хийцэн бичлэг байсан. Тэрийг хамгийн сүүлд оруулсан байгаа. Бие өвдөхөр хүн нэг яалтчгүй цаанаасаа ингээд нэг тийм би ингээд хүнд оргоод ер нь хэцүү байдаг штэ. Тэгээд тэрийг дагаад хүн ингээд хөвтөд ахаар бас сэтгэл санаа хүртэл маш тийм унж ирсэн байхгүй юу. Тэгээд өчигдөр би цаг агаарч гоё ясан. Тэгээд одоо энэ Японд яг намрын нөгөө нэг момичи гэж хэлдэг байхгүй юу. Навч ингээл аягүй гой болоо тэрийг ингээ үзэж гардаг. Тэгээд жоохон зайтай газар руу бас зориуд ингэж явж очоод тэгээд агаар байгальтаа ойрхон байгаад ер нь жоохон өөртөө ингээд анхаарал тавиад цэцэг хүртэл худалдаж авлаа. Тэгээд ингээд өнөөдөр бол маш гоё юм цэнэглэгдсэн юм шиг мэдрэмжтэй ингээд өглөөг ухаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө хүний одоо бие махбод те сэтгэл зүрх за тэгээ бидний нөгөө сүнсэн бие гэдэг энэ гурван зүйл бол ерөөсөө нахт уялдаа холбоотой учраас бие организм өвдөд хэвтгэл сэтгэл санаа хүртэл ингээд ундаг шиг бид нар ингээд өөрсдийнхөө зүүн совинг сонсохгүй байхаар хүртэл нөгөө бидний сүнсэн бие ингээд бас гомдож идэг гэдэг тийм юмнууд бас байдаг штэ тий. Цонхоор бороо орж байгааг харангаа бичлэг хийж байгаа байхгүй нэг тийм гоё мэдрэмж төрөөд байна. Тэгээд он дуусах төгсөж байгаа юм чинь өөртөө зориулсан 1-2 сар байлгаад ингээд 2026 оноо тий бүр улам илүү гоё сайжирсан тийм улам илүү сайжирсан гэхээр мэдээж өөрийнхөө хувьд штэ бид нар те тодорхой хэмжээний би нэг ийм ахиц дэвшилтэнд хүрсэн байх юм байна гэдэг зүйлээ ингээл гаргаад ингээ өнгөрөх юм бол үнэхээр бас гоё биднэрт бас их хэрэгтэй тийм энерги болдог юм шиг үлээ гэж бодсон байхгүй юу. Тэгээд өнөөдрийн сэдэв маань бол он дуусах хүртэл яг юу хийх вэ? Хэрхэн ингээд өдөр хоногийн өнгөрөх вэ гэдэг тухайга та бүхэнтэйгээ хуваалцъя гэд бичлэгээ хийж байгаа. Хамгийн гол өгж байгаа поинт нь бол яарч сандралгүй нэг тийм гоё тайван амгалан энергитэй байхыг өөртөө тэр зорилго болох хэрэгтэй юм билээ шүү гэж бүр загч хэлмээр байна. Яа тэгэхээр 12 сар чинь бас их завгүй байдаг шүү дээ. Тэг хүмүүс мэдээ завгүй ээж болно. Гэхдээ завгүй гэдэг маань ерөөсөө зохион байгуулалт юм билээ. Би бас тэгж утсан. Би бас маш их завгүй гэл их яваад идэв гэсэн. Тэгээд завгүй гэж яваалахаар ерөөсөө хүний бүх юм нэг тийм гоё болж өгдөггүй. Тийм болохоор завгүй биш зохион байгуулалттай юмыг юусоо хийх юм байна. Тэгэхээр ингээд цаг аяндаа маш их гараад өөртөө хүртэл цаг зориулж чаддаг болчдаг. Юуны түрүүнд өөрийнхөө хий гэж бодсон зүйл юм уу? Бид нар жил эхлэхэд нэг хий гэж бодсон зүйлүүд битсэн байгаа шүү дээ, тий зорилго. За тэгээд тухайн зүйлүүдээ хийсэн хэсгээ нэг эргүүлж хараад за тэгээд яг би энэ зүйлийг л энэ он дуусахаас өмнө уг нь хийж дуусгах хэрэгтэй юм да гэсэн зүйл байх юм бол заавал тэрийг ер нь хийж дуусгах хэрэгтэй болов гэж бодож байна. Дуусгасан зүйлээ бас бичиж ингэж эргэж хараад те өөрийгөө бас нэг дүгнээд үзвэл зүгээр юм шиг санагдсан. Энэ нь одоо юутай холбогддгоо гэхээр бидний ийм зүйлүүдийг би чадсан юм биш те, ийм зүйлүүдийг би хийцсэн юм биш те, хөөх бас би чи юу ч хийгээгүй биш хийсэн байж те гэдэг тийм гоё бас уран болж өгдөг юм билээ. Тэгээд 11 сарда багтаагаад одоо юу гэдгийг те ирэх жилийнхаа зорилгыг бас маш гоё тодорхойлоод гаргаад өгөх хэрэгтэй. Би одоо яг 11 сарын сүүлийн 7 хоногт зорилгоо бичнэ гэдэг ингээд төлөвлөсөн байгаа. Тэгэхээр та бүхэн манаас 11 сарда багтаагаад зорилгоо бичээд ингээд гаргаараа гэж хэлмээр байна. Яг тэгэхээр 12 сарда ер нь бүгд л маш завгүй. Тэгээд ингээд маш олон одоо үйл ажиллагаанууд болдог штэ тийм. Монголд бол бүр шинэ жил чинь бүр ямар гоё ингээд болдог үлээ. Тэгээд маш завгүй бүгдээрээ ерөөсөө хүү хаа гэж бараг дуусчдаг гэж ярьдаг те. Тэгэхээр тэр яг тэр цаг хугацаанд дунд зорилгоо бичээл ингээд нэг тийм тайван суух цаг үе маш ховор байдаг. 1 сард бид нар ингээд он гарсны дараа зорилгоо ингээд бичих гэхээр
тэнд яг хэрэгжүүлээд эхлэх ингээд цаг нь эхэлж идэг. Тэгтэл тэнд зорилгоо бичгээр хоцрогдсон юм шиг байдаг юм биш үү? Тэгж мэдхгүй би бас ер нь дандаа 1 сард бичдэг байсан. Тэгээд 1 сард бол оройтноо. Одоо тэр үед бол зорилго ингээд бичи бодъё гэж яах цаг үе биш. Хэрэгжүүлээд эхэлж явах цаг үе юм шүү гэж үддэг байгаа. За тэгээд дараад нь болохоор он дуустал түрүүн бас хэлсэндээ аль болох 50 амгалан тийм энергитэй цагийг өнгөрөөх гэдэг бол ерөөсөө хүнд маш чухал ийм зүйл байгаа байхгүй юу? Завгүй байхад яаж 50 байх вэ гэж бодож байгаа. Мэдээж завгүй гэж болно. Гэхдээ 7 хоногийн нэг өдөр яг энэ нэг цагийг өөртөө зориулна ч гэдэг юм уу. Өөрийгөө ингээд нэг тийм бүр амар амгалан юу ч бодохгүй байх тийм цаг хугацаа өөртөө ингэж гаргаж өгөх. Тэрийг хэлээд байгаа байхгүй юу? Сайхан налаагаал байж игээл өдөр болгон мэдээж сайхан юу ч хийхгүй байна гэсэн үг бол ерөөсөө биш. Бид нар чинь тэгж амьдрч бас чадахгүй шүү дээ. Тийм болохоор яаруу одоо энэ цаг үе нийгэмд өөртөө яг нэг тийм бүр тайван амгалан мэдрэмж энерги гаргах тэр яг цагийг л бүр ингэж гаргаж өгөх нь хамгийн чухал. Тийм өдрийг л төлөвлөөд одоо 7 хоногт нэг тийм өдөр нэг цаг гэд ингээд гаргаад өгүүлэх зүгээр юм шүү лээ. Энэ бол ерөөсө хүний энергит маш чухал тийм ач холбогдолтой зүйл. Ингээл яарал сандраал хүүхаа гэл ингээл цаг хугацаа өнгөрсний дараа бичтэй яаж яваад ингэчүү гэл зөндөө юм бодох юм байдаг тийм болохоор яг тэр нэг 7 хоног завгүй ажилласныхаа бүтэн сент ч юм уу нэг өдөр нэг цаг нэг сайхан кофе уугаад ганцаараа суудаг ч юм уу тийм цаг гаргаад юмаа ингээ эргүүлээд бодохоор би нэрээ энэ дэр ингэсэн биш үү ч гэдэг юм уу бас өөртөө ингээд ажиллах айгүй гоё цаг болж өгдөг юм шиг санагддаг. Тэгээ энэ нь өөртөө маш гоё энерги хуримтлуулж өгж байгаа. Энерги одоо бид нар цэнгэлж өгж байгаа. Тийм дээрэс нь ингээд би энэ 7 хоногт нэг ингэсэн биш тэгээд өөртөөгөө ингээд эргэж ажиллаад байна гэдэг ч ерөөсөө бас нэг гоё сэтгэл хангалуун байх зүйлийг өөртөө ингээд өгöd байгаа байхгүй юу? 11-12 сарда хамгийн хийвэл зохистой зүйл гэдэг тэгэхээр нэгдүгээрт байгальд ойр байх зүйлийг бас хийгээрэй гэж хэлмээр байна. Алхах ч юм уу, агаар салхинд гарах ч юм уу, зүгээр нэг одоо гадаа ойрхон гудамжаар ингээд гоё Сүхбаатарын талбайны урдуур энэ төр алхахад нэг гоё л идэг байсан шүү дээ. Одоо ямар идэг юм бэ одоо бас тэгж өөл ч юм уу Монголд очиж бас маш их удсан байна. Гадаа ингээ байгальд алхах ч юм уу ингээ байгальтай ойрхон байх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед өөрөөсөө ингээд маш их асуулт асууж бэлдэх хэрэгтэй. Цаашд яаж амьдрмаар байгаа юм гэдэг юм уу те. Би одоо яг юу хийвэл хамгийн ад жаргалтай байх юм болоо. Миний яг хүсэж байгаа зүйл яг юу юм болоо гэдэг юм уу ингээл зөндөө олон асуулт асуугаал өөртөөгөө ингээд яриад ингээд алхаж явах чинь бас нэг тийм гоё штэ. Хоёрт нь болохоор нэг тийм стеки данаа гэд ингэж боддог тий. Ямар гоё юм бэ гэж ингэж хүнд нэг тийм гоё гайхалтай юм шиг тийм мэдрэмж өгдөг. Бидний одоо тэр нэг нуугдаад байгаа юмд ингэж манайхан бас сэтгэл хөдлөл маш багтаа хүмүүс штэ. Одоо бас өөр л болж байгаа хальтаа мэдгүй байна. Гэтэ ингээд нэг тийм ямар гайхалтай юм бэ гэж ингээд нэг тийм сэтгэлээс яг гоё тийж ингэж гарахгүй дотроо бид нар чинь ингээд ямар гоё ингээ баярлаад өнгөрчдөг тий. Тэгхгүйгээр тэр мэдрэмжээ ингээ бүр гаргаад тийж тэр мэдрэмжээ ингэж бүр өөрөө ингэж сэргээж өгөх тийм зүйлийг үзэж харж ингэж баясаараа гэж байгаа байхгүй юу? Өөрийгөө баясгаараа гэж байгаа байхгүй юу? Надад болохоор яг тийм гоё байгальд очихоор л хүүх гэж бодогддог тийм гоё мэдрэмж төрдөг. Тэгээд дуртай зүйл дээр гэсэн үг шүү дээ. Хүн болгоо өөр юм чинь. Хүн дотроосоо ингээ цаанаасаа баярлаж, догдолж ямар гоё юм бэ гэж ингэж бодогдох тийм одоо газар л яагаад тэгэхээр бидний тэр дотор байгаа хүнтэй ингэж холбогдож өгч идэг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар яг тэр зүйлээс өөрийнхөө хийхийг хүсдэг зүйлээ олох магадaltaй. Би яг ийм юм дуртай юм биш үү? Ийм юм надад гоё мэдрэмж төрүүлдэг юм биш үү ч гэдэг юм уу. Тийм юмаа сэргээх ийм нэг ямар гайхалтай юм бэ гэдэг нэг тийм мэдрэмжтэй газруудаар одоо явж үзээрэй гэж байгаа. За тэгээ гуравт нь болохоор гоё сайхан энергитэй гоё хүмүүстэй ойр байж уулзаж ярилцаж гоё яриагийн сонсч үзэх хэрэгтэй. Гоё хүмүүс цугсан газар ч гэдэг юм уу те. Янз бүрийн ивентүүд бас болдог штэ те. Эсвэл гоё тоглолтууд ч юм уу. Одоо Монголд юу хийж болох юм бэ мэдгүй нэ. Японд бол янз бүрийн ивентүүд байдаг. За тэгээд дээрэс нь би яг зүгээр зүүмээр Японы одоо сэтгэл зүйч нарын яриаг бас их сонсдог. Тэгээд тэр бас их гоё байдаг. Хүмүүсийн одоо янз бүрийн ярианы ингээд ийм өнцгөрч гисэн юм хардсан биш үү гэдэг бас нэг гоё тийм зүйл болж өгдөг учраас
Тэгээд бас гоё дуу хуур сонсох тийм газар явал бас очиж үзье гэд ер нь бол төлөвлөж байгаа. Гоё хүмүүстэй уулзаж, гоё хүмүүстэй ойр байгаад ингээд нэг гоё яриа сонсдог штеп бид нар. Тэгэхээр бидний нэг бас нэг боддог зүйлийг өөр өнцгөөс ингэж бас ойлгуулж мэдрүүлэх тийм боломж учраас бас хийгээд үзэрэй гэж. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор өөрийнхөө 5 метр хүүг одоо мэдрэх тэр боломжийг өөртөө олгож өгөөрэй. За энэ болохоор юу гэхээр өнөр амт одоо юу гэдгийг бидний нөгөө 5 метр хүү байгаа шүү дээ тий, харах хүрх гэл ингээл тэр мэдрэмжээ тултал ингээд өөртөө мэдэрч ингэж баясгаж өгөх хэрэгтэй. Тэгээд хүн ер нь 5 метр хүүгээ ойр орхон тий гоё мэдрэмж өгч ингэж сэргээж яах юм бол их чухал байдаг гэл зөндөө их сонсдог шүү дээ бид нар. Тийм болохоор 5 метр хүүгээ ер нь бол ингэж гоё мэдрэх тэр агшнуудыг өөртөө бас ойрхон гаргаж өгч ийлэх зүгээр юм шиг байна. Заримдаа би ингээд өөртөө цэцэг авдаг. Тэгээд цэцэг чинь гоё ингээ харж баясж штэ тий, бас өнөрлж जैन зөндөө олон мэдрэхүү бас ингээ сэргээж өгдөг. За тэгээ гоё амттай зүйл идэж болж जैन, өөрийнхөө дуртай зүйлийг идэж болж जैन, гоё хөгжим сонсч болж जैन тий. За тэгээ зөндөл юм байгаа бах тийм зүйлүүдээ хийгээд үзэрэгсэн. Эдгээр 4 зүйлийг хийж явахдаа өөртөө ингээд нэг тийм төрсэн сэтгэл юу байна? Яг тэрийгэ заавал ингээ бичиж тэмдэглэж авбал их зүгээр гинэ. Ингэснээр хадын ихэр бидний юунд дуртай, юунаас таашаал авдаг, би яг ямар хүн бэ гэдэг маань ингээл тодорхой болоод яваад идэг юм байна л да. Энийг ингээд тодорхой болоод ингээ харагдаад ирэхээр нөгөө дараагийнхаа онд юу гэдгийг тэрийгэ илүү барьж ажиллах ч юм уу, тэрэн дээрээ илүү төвлөрөх ч юм уу, бас тийм боломжийг биднэрт нээж өгөх ийм 4 зүйл байгаа байхгүй. Өөрийгөө таньж мэдэж өөрийгөө ингээд гоё баясгах хэрэгтэй болоод байна шүү дээ тий. Тэгээд таньж мэдээд дараагийн хийх би юу хийх дуртай юм бэ гэдгийг мэдхэд илүү төхөм болно гэсэн юм 4 зүйл байгаа дээ тий. Тэгээд дараагийнх нь болохоор өөрийнхөө энергийг цэвэрлэх, энерги эргэлтэнд оруулснаар баярлах, баясах, сайхан зүйлийг дуудах зүйлүүд байгаа байхгүй юу. За тэрний нэгдүгээрт нь болохоор өөрийгөө хайрлаж халамжлах тийм дадалтай болох хэрэгтэй. Яагаад тэгэхээр өөрийгөө ингээд хайрлаж халамжилж өгөх дадал гэдэг бол ерөөсөө байнга хүнд байж ах хэвээр. Тэгэхээр энэ нь бидний нөгөө өөдрөг, урам зоригтой юмд илүү ингээд урагшаа тэмүүлж ингэж байх зүйлүүдэд маш их чухал байдаг учраас ингэж одоо дадалтай болж хуучин оноо үдээд шинэ оноо ингэж ухтаж чадах юм бол үр өгөөчтэй зүйл гэж байгаа байхгүй юу. Тэгээд хоёрдугаарт нь болохоор их цэвэрлэгээ. Мэдээж их цэвэрлэгээ ялчгүй орно тий, хэрэггүй зүйлээ хайдаг ч юм уу. За тэгэл гэрт байгаа тэр янз бүрийн хэрэгэлдэггүй зүйлийг ангилж ялах ч юм уу, ингээл маш олон зүйлүүд байдаг. За энэ бол угаасаа хүн болгон мэдж байгаа яаж юм хэлцэгцэлж яаж цэвэрлэх үү гэд миний бас найдны хийсэн бичлэг байгаа. Тэгээ би доор линкийг нь оруулчихъя. Тэгээ энэ дээр бас нэг нэмж хэлэх зүйл маань гутлаа зэгслэх хэрэгтэй шүү гэсэн байсан. Хуучин гутлаа домсдоггүй гутал. За тэгээд дээрэс нь урагцсан гутал ч юм уу, тэрийгэ цэвэрлдэг ч юм уу. За эсвэл хайхыг хайдаг ч юм уу. Ингээд үүдний хэсгээ маш гоё цэвэр цэмцгэр болгоод гоё цэвэрлж өгөх хэрэгтэй гэсэн билээ. Тэгэхээр тэр үүдний хэсэг гоё байвал гаднаас нөгөө юу гэдгийг тий гоё сайхан бүх юм орж ирэхэд ингээд чөлөөтэй болдог гэдэг утгаараа бас байдаг юм болов уу гэж бодсон. 3 дугаарт нь болохоор ар нуурны алчуур, за тэгээд дотуур хувцас, цагаан хэрэглэл ч юм уу, аль нэг тэр зүйлүүдээ одоо боломжтой бол нэр бүгдийн тий болохгүй бол хамаагүй аль нэг зүйлээ ингээд гоё шинжлэх гэдэг зүйлийг бас хийвэл зүгээр гэж байгаа байхгүй юу. Тэгээд дөрөвт нь болохоор хөрөгчөнд байгаа идэх юм байна, амтлагч байна, одоо зөндөө олон ингээд хэрэгэлдэггүй нь мэддэхгүй янз бүрийн амтлагчуд энэ төр байдаг тий. Тэгэл өөр бусд янз бүрийн хүнсний зүйлүүд тэр бүх зүйлийнхаа хугацааг нь шалгаад хаяхыг хаяад цэгцлээрээ гэсэн юм зүйл байгаа. Яг хөө заримдаа жоохон энэ угаасаа хэрэглэхгүй гэдэг нөгөө хайчдаг тэгтэл дараа нь нөгөөдхөө хэрэггүй хайдаг гэж гэдэг зүйл бас байдаг. Тийм болохоор бас сайн бодож хайж зэгслэмээр юм билээ шүү. За тавт нь болохоор энэ жилийн талархал, эх жилийн хүсэл юу вэ? Тэр бүх юм одоо ингээ гоё бичнэ гэсэн үг. Түрүүн зорилгоо бичих гэлсэн тий. Зорилгоо зөвхөн бичээд болчихгүй. Талархаж байгаа зүйл. Энэ жил ийм гоё зүйлүүд болсон гэл тий. Тийм гоё талархалтай зүйлүүдээ бичээд эх жил ийм байгаасаа гэж хүсэж байна ч гэдэг юм уу тий. За тэгээд 6-ад нь болохоор утас, компьютер, iPad гэх тэр одоо бүх зүйл доторх хэрэгтэй хэрэггүй зүйлүүдээ устгаж зэгцлэх одоо эрхтэй хэрэггүй аппликейшн ч юм уу юу гэдэг одоо нөгөө хэрэглэдэггүй зүйлүүдээ зэгцэлж устгаж янзлах гэсэн ийм зүйл байгаа байхгүй. Энийг бас хүмүүс өөр нь хийдэггүй. Ер нь ингээд дүүрээд идэг бидний юм. Тэгтэл гаднаас нөгөө дүүрээд хахаар орж ирэх юм байхгүй. Зай байхгүй учраас. Тэгэхээр ерөөсөө
маш их дараа жилдээ гой юм авах тэр зайгаал гаргаж өгөх гэсэн тийм зүйлүүд юм болоо зарим нь л тий өөр бас юу хийдэг вэ та бүхэн маань өөр бас өөрсдийнхөө хийдэг зүйл байдаг бол хуваалцаараа комментээр тэгээд он дуус хүртэл аль болох тайван яарж ингэж сандарч юу гэдгийг те яна гэсэн тийм энерги гаргахгүйгээр болж ин да гэдэг тийм тайван энерги гаргаад оноо үдэж шинэ оноо өгтвөл маш зүгээр гэж анд 12 сарын 31-нд тэгээд 1 сарын 1-нд яг ингээд он дуусаа шинэ он эхэлж байгаа тэр өдрүүдэд бол хүн ер нь ингээд аль болох ийш тийшээ ингээд давхиад авахгүй гэртээ байгаад тийм номбри гэдэг юм л да японоор одоо номбри ингээд нэг тийм сайхан гэртээ ингээд юу ч хийхгүй нэг байдаг та бид нар тий яг тийм байдлаар ингээд өнгөрөөх нь маш зүгээр гэдэг гин тэгээд би ерөөсөө тэгдэггүй ингээд 31-ний орой он дуусгаал ингээл ич аяллаар явцдаг ч юм уу ер нь маш тийм байсан байхгүй юу. Тэгээд энийг сонсоод хүүх одоо энэ олон жил дандаа л хүү хаагил гарч давхиад гэсэн энэ жил ястаа 12 сарын 31-нд баг гэртээ бүр яг ингээ сайхан амраал хөвтөл байж ийдаа гэд бүр ингээ төлөвлөж байгаа. Хууч оноо үдээд шинэ оноо угтж байгаа тэр зааг тэр өдрүүдэд бол хүн ерөөсөө ингээд тогтвортой тайван за тэгээд ингээд нэг тийм зүг гоё энергиэр ингээд байх өнгөрүүлэх нь ер нь их зүгээр шүү гэдгийг маш олон хүний үгнээс би одоо сонсож байна. Тийм болохоор сонсоод авбал хэрэгтэй болов уу гэж бодлоо. Өнөөдрийн бичлэг маань хэрэгтэй бичлэг болж чадсан уу одоо сайн мэдэхгүй байна. Гэхдээ ингээд яг хэрэгтэй зүйл байвал хүлээж аваад хэрэггүй зүйлийг ингээд сайхан өнгөрөөгөөд шинэ оноо ухтах те хуучин оноо гоё үдэхтэр өөрсдийнхөө нэрэгт анхаарад өнгөрөөгөөрэй та бүхэн маань гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр та бүхэнтэйгээ дахин уулзцаая баярлалаа.